Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Монгол Улсын их хурлд миний хувьд 5 удаа өрсөлдсөн байдгийн. 4 удаад нь бол Монгол Ардын намын үүрэг даалгаврыг биелүүлж, тойрогт нэр дэвшиж, эрэгтэйчүүдтэй ан маань өрсөлдөж энэ улс төрийн тогоонд бол бас чанагдсан гэж боддог. Энэ бол тийм амар даваа байгаагүй. За ер нь бол сонгуул болгонд бол нэг 16-аас 19 эмэгтэй, 20 эмэгтэй нэр дэвшдэг байсан. За энэ үеүүдэд зарим тохиолдолд бол 2, 3 эмэгтэй гишүүн парламентэд сонгогдож исэн 2 удаа байдаг. За 9 эмэгтэйтэй сонгогдож исэн нэг байдаг. 13 эмэгтэйтэй нэг юм сонгогдсон тохиолдлууд байдаг. За ямар ч байсан эмэгтэйчүүдэд үе таалгын нээхийн тулд бид бас өөрсдийгөө их зөв авч явах, илүү өөрсдийгөө хөгжүүлэх, илүү тэр дараагийн улс төрд орох эмэгтэйчүүдийн хаалга үүдийг нээхийн тулд бид өөрсдөө илүү манлайлагч байж, өөрсдөө илүү шударга зарчимтай байж, төрийн бодлого шийдвэрийг гаргахад илүү идэвхтэй оролцож, нийгмийн амьдралын дунд байгаа асуудлыг жижиг гэж орхилгүйгээр тэр асуудалд анхаарлыг хандуулж, төвлөрүүлж, за эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө, эмэгтэйчүүд боловсрол эрүүл мэндийн төлөө, эмэгтэйчүүд илүү ядуурлын эсрэг, эмэгтэйчүүд илүү ядууралд өртөмтгий байгаа эмэгтэйчүүдэд хамгаалах, нөгөө талаас өрхийн зардлыг хуваалцах тэр боломжуудыг гаргах хууль тогтоомж шийдвэрүүдийг бид хэрэгжүүлэхийн төлөө бол илүү их анхаарч ажиллаж байсан. За ингэсний үр дүнд бол олон хууль тогтоомжуудыг эмэгтэйчүүдэд ээлтэй байдлаар гаргах шийдвэрүүдийг бид бас манлайлж гаргуулж чадчихсан гэж боддог. За Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг дэмжих чиглэлээр бидний гаргасан шийдвэрүүд бас маш их үр дүнгээ өгчээсэн. За тухайн үед 1957 онд батлагдсан ардын хурлын тэр үйлчлэлийн зарилгаар 8 хүүхэд гаргасан ээжд 1-р одон, 5 хүүхэд гаргасан ээж 2-р одон авдаг байсан. Үүнийг бид 2012 онд сонгуул хуулинд өөрчлөлт оруулж 5 хүүхэд гаргасан ээж 2-р одон, 6 хүүхэд гаргасан ээж 1-р одон авдаг болох хуулийг би өргөн барьж батлуулж байсан. За ингэснээр тухайн үед 5 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй гаргацсан байсан олон ээжүүд маань нөхөж одонгоо авч байсан. Ингэснээр бол ер нь бол бас Монголын хүн амыг өсөх, хүн ам зүйн бодлогыг дэмжих, за ер нь бол хүүхэдтэй байгаа ээж аавуудыг бас дэмжих бодлого шийдвэрүүдийг бол үүнтэй хамтдагж бас ер нь шийдвэрлүүлж ирсэн. За энэ бол өнөөдөр бас зөв болсон гэж ингэж боддог. За би 2 удаа байгаль орчны сайдаар томилогдсон ажиллаж байсан. Ийм ихтгэл найдварыг хүлээлгсэн намынхаа хамт олонд тухайн үеийн намын дарга удирдлагуудад маш их талархдаг. За тэгээд энэ итгэлийг алдахгүй тулд манай байгаль орчин ажил жуулчлалын яам маань бол маш идэвхтэй сайн ажиллаж байсан. За бид нар 1-р Монгол Улсын их хурл засгийн газраар 37 бичиг баримтыг оруулж шийдвэрлүүлсэн, хүлээгдсэн асуудлуудыг тэр 8 сарын хугацаанд ажиллахтаа бол шийдүүлсэн байдаг. Тэгээ энэ бол бас тухайн цаг үедээ бас харьцангуй юм сайн рекорд тогтоож исэн. Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хилэлцээрийг сойрхон баталгуулахаас эхлээд ер нь бол олон хууль тогтоомж шийдвэрүүдийг бол бид нар амжилттай хэрэгжиж батлуулж байсан. Сайхан баг хамт олныг байгаль орчны ажил жуулчлалын яамд байхдаа батлуулж байсан. За Германд бид нар ITB гэж ажил жуулчлалын том үзэсгэлэн зохион байгуулж, ер нь тухайн цаг үедээ ажил жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулах, ер нь бол хөрөн эдийн засгаас илүү ногоон эдийн засаг руу илүү бид нарын амьдралыг өөрчлөх, эдийн засгийн төрөл хэлбэрүүдийг сайжруулахад илүү анхаарах ёстой гэсэн байгаль их дэлхийгээ хамгаалах, аврах, энэ сүлжилтийг сааруулах, бууруулах, мод тарих хөдөлгөөнүүдийг өрнүүлэх, 1 сая тарих мод тарих хөдөлгөөнийг бид нар бас тэр үед мандаж уриалж эхлүүлж ирсэн гэдэг олон ажлуудыг хийсэн. За өнөөдөр энэ ажлуудын үргэлжлэл бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тэр бүм мод тарих хөдөлгөөн, нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр дээр манай хүлээсэн үүрэг амжилттай хэрэгжээд бас үр дүнгээ өгөөд явж байгааг хараад барахж байгаа. Тэгэхээр энэ ажлуудын төлөө ер нь бол эмэгтэйчүүд үргэлж манлайлж, хамтран баг болж ажиллаж чаддаг байсан гэж бодож баярладаг. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо.